намайг минжмаа гэдэг. Би сэтгэл зүйч. Эзэмшсэн мэрэгчлэрээ энэ нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэхийг хүссэн болохоор хаана миний мэрэгчил хамгийн их хэрэгтэй вэ гэх асуултыг өөртөө олон удаа тавьсан. Хариултаач олсон. Энэ бол хамтарсан баг. Монгол улсын нийт хүн амын 49.1%-ийг эрэгтэйчүүд эзэлдэг. Гэр бүл, ажлын орчин, нийгмийн харилцаанаас авсан стресс бухимдлаа тэд тэр бүр хуваалцдаг байна. Учир нь эр хүн хинэггүй, гүндүүгүй, хэл хүүгэн цөөн, унах нулимс нь хол байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтууд тэднийг альва асуудлыг нууч өөртөө хадгалсаар сэтгэл зүйн гэмтэл гутралд хүрэх гол шалтгаан болдог. Чи хинбэ? Цааш бол. Тайван байгаарай. Би чамд туслах гэж ирсэн. Надад тасал хийн. Би өсөрлөө шүү. За. Тасалсан. Чи тайван байгаарай. Чамд юу тохиолдсон юм бэ? Чи надтай ярилцахыг хүсэж байна уу? Ярилцахыг хүсэж гин үгнэ. Би юу ч хүсэхгүй. Амьдрахыг ч хүсэхгүй. Яагаад? Чамд ийм үйлдэл хийхэд ямар нэгэн шалтгаан байх л ёстой. Чи гэр бүлтэй юу? Ясаа зүгээр үү? Яс мөрөө. Битгэхгүй дотор мухаараад би жоохон сүлдэх юм. Арай. Гарч агаар амсалж ороод ирэх юм уу? Тэхүү. За тэг. Харин ч за. Эднийх саяхан нэгдсэн газар. Гэртээ мань ойрхон. Хөвтэйхэн газар да. Тийм байгааз. Тийм байна. Нэр хаамаагүй яваад илгүй. Өдрөө олон энд л идэж. Өдөр болгон ийм газар хоол идэдэй байвал үнтэй тусахгүй юу? Сайн байна уу? Сайн байна уу? За, сахалтараа. Дүү, ахынхаа саналыг бодож үзсэн үү? Хойлоо нийлж хагаад хагаа байл да. Баярлалаа хаа. Манайх саяхан нэгдсэн газар болохоор одоохондоо тийм их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэггүй. Дээрээс нь бас дайжиг хүнтэй болж байгаа. Сайхан санал тавьсан баярлалаа. За ойлголоо. Сахалтараа. За. Тэр мөн навш манай ажил дээр ирснээс хойш миний амьдрал хар тарсан зүүчиг болсон. Наа чи хий бэ? Би хүүтэйгээ ярьж идэх үү? Миний хүү залгаж чинь. Байна уу миний хүү? Юу гинэ? Миний хөөж гэх шиг. Хамтарсан баг ажил чинь дууссан юм уу? Цааны цагийн дараа ирнэ гэвстэй. Ээжийнхний ажил дуусаагүй байна. Миний хүү ган бол тахтайгаа цуг байна уу? Байна. Миний хүү даалгавраа сайн хийх ёстой шүү. Хичээлийн ширээн дээр даалгавчтай морьтой навч нь байгаа. 25 дахь хуудасны 5-1 5-2 гэсэн даалгаврыг маш сайн хийн шүү заяа. Тайм байна шүү. Өчтөө.
25-ын 5-1 амиа орлогыг зардсан өөртөө бол нийгэмд аюултай үйлдэл хийж болцсохгүй сэтгцэн эмэгтэй эсвэл сэтгцэн эмнэлгээс оргосон хүнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгөө. Амиа орлогыг завдсан. Алга явцгаа. Эхнэрийг минь нэлгний хавдартай яаралтай илэг цолиулах хаалгай шаардлагатай гэж уншилсан. Надад маш их хэмжээний мөнгө хэрэг болсон болохоор тэрнээс өндөр хүүтэй өдрийн зээл авахаас өөр арга байгаагүй. Мэдээж ингэхдээ ресторана барьцаалж гэрээ хийх санал надад тавьсан. Ингээд л өдрөөр хүн өсөж хэдхэн сарын дотор би босгосон бизнесээ алдсан. Амь зуухын эрхэнд ажилч нарч болтгоо үлдээгээч гэж гуйхад хүрсэн. Тайван байна шүү. Тайван байгаарай. Тайван байгаарай. Тайван байна шүү. Амар гэрээ. Манай сэтгэл зүйч тэр залуутай хэлцээр хийж байгаа шүү. Харин тийм байна. Манайхаас өндөрөөс авах ажиллагааны бүлэг дэшээ гарчихлаа. Новгод аваад цаарч тавд. Новгод аваач. За дээр нөхцөл байдал ямар байна? За сонслоо. Харин ачийн хамсын хүмүүстэй уулзаад хамтарсан багийн гишүүдээс мэдээлэл зөвлөл. Ийм юм яраас явуулаа за. Болголоо. Чи өсөрч болохгүй шүү. Яагаад гэдгийг мэдж байгаа юм бэ? Яагаад гэвэл чи эхнэрээ өглөөс аварсан шүү дээ. Аварсан гинэ. Би эхнэрээ аварч чадаагүй. Миний төлсөн мөнгө зөвхөн доонор олоход л зарцуулагдсан. Одоо надад ямар ч юмгүй. Гамалта яг одоо энд цагдаа нар хайртай үний чи авчрах гэж байна. Чи яг одоо наа үлдээ зогсоогооч те. Чи иймэрхүү байдалтай харагдах үсэхгүй байгаа сте. Хүмүүс мөнгөний төлөө биш. Хайр сэтгэлийн төлөө амьдардаг. Харин чамд хайр сэтгэл байна. Чи хайртай хүндээ ийм их зовлон үлдээгээд ямааргүй байгаа сте. Чи бол хууль бус мөнгө хүлэгчдэд дээрэмдүүлж заллиулсан хохирогч. Би чанд маш сайн өмгөөлөгч олж өгч чадна. Өгнө. Чиний ярьсан үнэн гэж юу? Бид нэр тэр заллигчдыг хизээч хүлээн зөвшөөрч хүлцэхгүй. Чи надад итгэж байгаа юм тест. Чи надад гараа өгөөч. Би чаас гойч.
Хэдийгээр хүнд хэцүү байсан ч хүмүүний алтан амийг аварч амьдрах итгэл хатгуулсан намуухан өдөш. Амьдралын ачаа бүхнийг ганцаархнаа үрхийг зорьсон бүрэг даруухан залуугийн бүтгэхэн хашгираа юунаас эхэлсэн юм болов? Хин нэгний хэрэгцээ шаардлага. Санхүүгийн бэрхшээлийг ашиглаж хууль бусаар заллам эхэлж өндөр хүүтэй өдрийн зээл болгож уулзах хайгчид хичнээн айлын өрхийг нь битүүлж үүдийг нь хаагаа болов.